Зовлонгийн 5 шалтгаан байдаг. Эхний төрөл нь авидья буюу мунхаг байдлаас үүдэлтэй зовлон. Ухамсар мунхаг төлөвт орших үед хүн амар амгаланг хүл мэдэх бөгөөд үүнээс болж ад жаргалгүй болж зовлон шаналлыг мэдэрдэг. Зовлон нь мунхаг байдлаас үүдэлтэйгээр бий болно. Тэгэхээр мунхаг байдал гэж юу юм бэ? Мунхаглал гэдэг нь ач холбогдолгүй зүйлд анхаарлаа хандуулахыг хэлнэ. Өөрчлөгддөг нэгэн зүйлийг өөрчлөгдөхгүй хэмээн үзэх. Баяр баясгал авчирдаггүй зүйлийг баяр баясгал хэмээн бодох. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Ариун бус зүйлийг ариун зүйл хэмээн үзэх. Түр зургийн зүйлийг мөнхийн гэж үзэх. Тухайлбал хэн нэгэн танд үг хэлж байна. Зүгээр л үг шүү дээ. Хэн нэгэн хэлсэн тэгээд л болоо. Гэвч түүнийг сэтгэлдээ тээж насан туршийн зүйл болгох нь ухтаа мунхаглал юм. Хэн нэгэн хэлсэн зүйл бол ердөө л бодол буюу энергийн урсгал юм. Энергийн урсгал нь ирсэн шигээ явж одно. Тэр нэгэн хэлсэн зүйл бол түүгээрээ л дууссан. Түүнийг хэлсэн хүн тийм бодолтой явж байна уу гэвэл үгүй. Гэвч та тэр нэг хэлсэн зүйлийг өөртөө тэгээд л яваад байдаг. Тэр миний тухай үргэлж ийм бодолтой байдаг гэдэл. Гэвч энэ нь үнний хувьтай юу? Үгүй. Мунхагийн нэг жишээ нь энэ юм. Мунхаглаас ангид орших ухамсар зовлонгоос ангид байна. Асмита гэдэг нь би намайг гэсэн утгатай. Энэхүү би гэсэн мэдрэмж нь зовлонгийн 2 дугаар шалтгаан болдог. Тийм ч учраас бид хөндий хоосон бяцлаглыг үйлддэг. Сэтгэл хөндий хоосон болмогц уур уцаар байхгүй болдог. Уур уцааргүй болж орших үгүй хоёрын зааг дээр оршиж эхэлдэг. Яг л цэцэг үүл мэт оршино. Орон зай мэт чөлөөтэй хоосон хөндий оршино. Би намайг миний тухай хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдэг санаа зовлгүйгээр оршиж эхэлдэг. Би тэднээс юу авах уу? Эднээс ямар ашиг хонжоо гаргаж авч болох уу? Тэд нар намайг сайн гэж бодож байгаа болов уу? Саар гэж бодож байгаа болов уу? Би намайг гэж бодох бодлыг асмита гэж нэрлэдэг байгаа юм. Энэ нь жухамдаа таныг зовлон дунгаад байгаа юм. Би намайг гэх тэр бодол. Өөр таныг юу ч зовоож чадахгүй. Таны сэтгэлд орсон тэр бодлол таныг зовоо. ертөнцтэй нэгтгэж чадахгүй. Өөрийгөө бусдаас ялгаатай, өөр гэж үзэх, өөрийгөө онцлох. Цорын ганц ухаантай хүн нь би гэж үзэх. Үнэн хэрэгтэй бусдыг тэнэг гэж үздэг хүмүүс сэтгэлийн гүндээ өөрсдөө мунхаг байдаг. Тиймээс ч өөрсдийнхөө энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхөөс цааргалж, бусад бүх хүмүүсийг тэнэг мэтээр үзэх болдог. Асмита гэх энэхүү зүйл таныг дотроос тань илжрүүлж, зовлонгийн шалтгааныг бий болгодог. Би намайг гэх энэхүү үзэл юунд ч шингэж чадна. Ямар ч сэдвтэй холбогдно. Асмита рага буюу хүсэл, хүчтэй хүсэл, ямар нэгэн юмыг өөрийн болгох хүсэл. Эсвэл двеша буюу үзэн ядах сэтгэл. Абинивеша буюу айдас.
Хүсэл тачаал үзэн ядалт айдас тогшуур. Би гэсэн өөрийгөө бусдаас тусгаарлах үзэл. Мунхаглал зэрэг нь зовлонгийн 5 шалтгаан болдог. Зовлонгийн 5 үндэс юм.